Би одоо ихчэндээ ирсэн байна. Ихч ирсэн мэдэг баг. Ихчээ. Нэста. Гэс. Би тэн гоё юм үзүүлээ. Юу юм? Гоё үзүүлээ. За. Юу гэж бодож байна? За, нүдэ нэрэ. За. Нүдэнж. Нэгэрээ дараа. За, юу юм? Энэ амар гоё гоо сайхны аппарат байгаа. Манаар UP7 гэдэг. За. Бүр цоо шинээр гарсан байгаа. За. Тэгээ би энэ чинь нөгөө UP6-ыг нь хэрэглээд байгаа байхгүй юу? Гэсэн чинь 7 гарсан гэхээр танд өгөхгүйд аваад ирсэн. За. Тэгээ 6-ыг нь хэрэглэж байгаа. Тийм UP6. Чи нэр сүлээд их гоё болоодсэн юм аа. Гоё ягаас тэг. За. За, одоо та нээдээ хоёлоо гоё нээгээд задлаад дотор нь яг юу байгааг үзье. Би бас үзээгүй явж байгаа л да. За. За, ямар тач UP7. номтой, энэ карттай энэ Ингэж байгаа. За. Бас хүзүүнд явд юм ээ, тий? тийм энэ болохоор ийм хүзүүний одоо яг V line хэлбэртэй болгодог. За. Тэгээд бүр игний ясмас гаргаж ирдэг. Ааха. Өргөх юм бэ, тий? За, Энэ төрөл юм бэ? 7 8 төрлийн юм. тийм 8 төрөл юм бэлээ. Энэ ингээд суурин юм байна. Энэ 3 төрлийн толгойтой гэсэн. За. Аяндаа цэнгэлчих юм уу? Тийм, цэнгэлч чинь шууд суурин дээр зэн. Аваа явчихад өвтөх юм тий? Хасаархаа. Энэ болохоор ингээд нийт шот. Энэ болохоор ингээд цэнгэлч нь. Энэ дээрээ цэнгэлчих юм тий? За, тэгэнгუთ та хоёлаа. Аппарата хөөрхөл юм. шууд ингээд суурлуулчих. За. За, энийг одоо яг миний нөгөө нэг хэрэгэлдэг UP6 аппаратны одоо яг юм 6 горим нь бол хэвэндээ. Гэхдээ needle shot гээд мөн line care гээд ийм 2 толгой нэмэгдсэн. Тэгээ нийтдээ 8 горимтой бол бүр илүү их болчихж байгаа гэсэн. Энэ болохоор ингээд ийм асаагаад хин дээр нь дарт юм. Ингээд чичирдэг. Тэгээ энэ хараа ингэж чад одоо энэ line care дээр энэ яа гэм шууд ингэ мэддэг. Шууд ингээд энэ гар мандыг мэдэгдэж шít. Нар ингээд ийм гэрэлтэй. За та ингэ хэрэглээд үзтээ. Тийм ингээд тийм байна. Ингээд чичирхий. Ингээд нөгөө нэг ийм 3T чичирхийлтэй гэсэн. Тийм байна. Ингээ бас хүч өгч штэ энэ. Тэгээд нүүрний хэлбэрийг V line болгодог. Одоо нэг хүмүүс чинь V line болгох гэдэг шүү дээ. Тэгээд V line болгодог. Тэнгуутаа бүр нөгөө ийм игний ясан дээр ингээд одоо юу гэдэг юм. Заримдаа нөгөө нэг таргалж маргалахаар ингээд игний яс гарахгүй болчихдог шүү дээ. Тэгвэл яг тэрнийхээ игний ясан дээр бас ингэж явуулд юм л ингээд. Тэгээд игний ясыг гаргаж ирдэг. Тэг ингээд нөгөө нэг хүчийн нас ингээд шууд нөгөөрөө нэмэгддэг. Тааруулах юм байна тий. Сонирхолтой гоё юм байна. Тийм. Тэгээд нөгөө нэг хүзүү бас хүрчлээтэд идэв шүү дээ тий. Тэгээд хүзүүний хүрчлээсэн дээр хүртэл ингээд наачста болж штэ. Ингэж яваад тэгээд арын бас яг нөгөө хүзүү аваагаад идэхтэй аваадсан тий. Тэр хэсгийг бас ингэж тарааж суллаж хүүлчлгээтэй бүр ийм гоё. Энүүгээрээ даваа юм. Энүүгээрээ бүр цогцолцсон. Наа тулгамж. Энэ чинь миний хувийн ингээ энэ дэр ч стейк болчих. Тийм. Тэгээд нэг 20000 ингээ бас ингээ тараачч болох юм тий. Надаас энэ яг тос түрхэж агаад тийм. Тийм тос түрхэх. Тийм тос түрхэж чад одоо нөгөө нэг юм нүүр чангалах ч юм арьс чангалах тос мосоо түрхэж чаал тэгэл тэн дээр ингээд ингээ булгуулчих. Тийм байна. Тэгэхээр бүр яг юун дээр болчихсон янз. Тэнгуутаа энэ нөгөө бусад горим гэх юм бол нөгөө юу яаж байгаа. Clean up гэх цэвэрлэгийн горим байгаа ингээд. За би тэрийг тэр толгойг хийхээр нь харуул. За одоо хоёлаа нөгөө толгойг яана. Энэ болохоор энэ бас их надад таалагдаад байгаа. Needle shot гэдэг ингээд юм микро зүүнний гүйдлэр шууд юу яадаг. Ийм яг юм зүү шиг юм мэдрэгддэг зэ тийм. Тэнгуут нь одоо ингээд арьсанд ингээд арьсыг яах нь тийм чүлжүүлэн тэгээд ингээд бүр ингээд бүр яг ингээд зүү хатгаж байгаа шиг надад ингээд үдтэй. Тийм ээ тийм. Тэнгуут нь би наад чи хамгийн баг дээр нь тавьсан баг. Тэнгуут нь яг энэ нь болохоор яг ямар даваа талтай вэ гэх юм бол арьсны одоо гүндэн хүрээд тэгээд ингээд үрчлэгийг багасгаад одоо арьсыг ингээд юм өнгөлөг болгоод тэгээд дараа нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн болон нөгөө юм гэдэг хэрэглэх юуг үйлчлэлийн бүр илүү их ингээд сайжруулад яг ингээд арьсыг гой нээж өгдөг юм хэлжлэгээ тийм лээ. Тэнгуут нь наа чи бас яг адилхан ингэж нөгөө их дунд хүчин үү? Хүчин ингээд яа.
Тийм байд. Саяны бол хамгийн бага. Баг дээрээс амар байхаар. Тийм. Тийм байгаа. Тийм байд. Шууд юу яаж. Тэгээд энийг хэрэглэхдээ нэг юу яах юм бэлээ. Арьсан цэвэрхэн нөгөө нэг юу хуурай байх хэрэгтэй юм лээ. Гоо сайхны. Тэгээд тэрнийхэн дараагаар нь гоо сайхны бүтээгдэхүүн тос мосныхоо юм гэдэг хэрэглэж болохоор тэгээ яг ийм нөгөө юм лед гэрэлтэй. Нүрээ цэвэрлчээд тэгэнгүүтээ наатахаар чи ингэж байх юм тийм үү. Тэгэл яг ингээд арьсан дээр хүргээл аваад ингээд баг зэрэг нойлоо. Ийм байна. Энэ болохоор нийтлэл шат буюу одоо микро зүүнгүүдлийн горим гэж байгаа. За дараачих нь гэх юм бол энэ нөгөө бустер байгаа. Энэ болохоор ерөөсөө яг миний хэрэгэлдэг нөгөө нэг Vanav UP6 аппаратны бүр яг горимуд нь бүгд байгаа байхгүй юу? За энэ дээр гэх юм бол цэвэрлэгээний горим байна. Clean up гэдэг. Тэгээ iZone буюу одоо зовхны ингээд одоо зовхны тосоод өрхчээ шууд энийг ингээд хэрэглэж чинь. Тэнгуут нь энэ өөрөө ингээд нараа ингээд чичирдэг байхгүй. За. Одоо ингээд баг зэрэг та өөр төр барьж байгаа юм. Тийм байна. Ингээд яг юунууд тийм чичирхээлүүд нь өөр юм л. Тийм. Тэгээд энэ чинь бас ингээд нөгөө юм чийгшүүлэх горим байгаа. Энэ дээрээ бас нөгөө чийгшүүлэх тосоод өрхчээд нэг хэрэглэн. Тэнгууд нь бас чичирхийл нь бас ингээ өөр. Тэгээд лифтинг байна, витамин Cтэй бүтээгдэхүүн хэрэглэж түрхэл шууд энийг ингээл хэрэгжилчихнэ гэсэн. Маск нь болохоор нөгөө салфетик маск гэдэг шүү дээ. Салфетик маска тавиал тэгэл ингээл 7 минут ингээд ягаал болоо. Дүү маскны нөлөө бүр илүү их сайжруулна тийм. Тэнгууд нөгөө нэг Vanav 6 өмнөх аппарат нь болохоор яг ийм бас энийг толгойг нь аваад ингээд сольдог юу хөвөн байдаг шүү дээ. Нүүр цэвэрлэгч хөвөндөө тонико шингээгээл эндээ хийгээл ингээд чинь. Тэнгууд нь ингээд clean up ингээд нүрээ ингээд шууд цэвэрлээд өгч. Та одоо ингээд хэрэглээд үзтэн. Тэнд ямар сэтгэл төрж байна? Яг ингээд гоё ер нь бол дээшээ ингээд татагдж байгаа мэдрэмж бол өгчээ. Тэг ингээд толинд харахад яг ингээд ойроос харахад бол яг ингээд нэг дээш нь ингээд ер нь бол өргөгдсөн. Юу харагдчихэ. Тэнгуут нөгөө булчин өөрөөс ингээд шангараад байгаа юм шиг ингээд гэж байгаа тийм. Тийм. Харин надаас яг байнга ингээд хэрэглээ. Одоо дүүгийнхээ авч гисэн юм гоё юм. Тэгээд яг тууштай ингээ хэрэглэх юм бол бүр л илүү гоё болох байх. Тийм, тэгэлгүй яг. Ер нь бол яг ингээл эхний яг үр дүнгээр ингээд харагдаж байна гэдэг чинь байнга хэрэглэх юм бол угсаа ойлгомжтой тий. Өстой гоё юм байна. Баярлалаа дүүдээ. За ямар ч лсэн өнөөдөр би ихчигээ баярлуулах гад өөрийнхөө хэрэглэдэг Vanav UP6-гийн дараа нь гарсан брэнд болох Vanav UP7 аппаратыг ямар ч лсэн ихчтэй бэлэг болгон өглөө манай ихчид бол маш их таалагдлаа. Би дээр бол байнгын хэрэглэнэ. Гэхдээ надаас энэ Vanav 7 нас маш их таалагдаж байна. Хаяа таныхыг хэрэглэдэг юм уу? Эсвэл одоо шинээр авд юм яа гэдэг ингээл. За, хамтдаа хэрэглэе. За. Өнөөдрийнхээ битэрийн одоо миний ихчигээ баярлуулах. За, арьс арчилгааны бичлэгтээ минь хамт исэн баярлалаа. Хоёулаа бичлэгээд энэ үрийг дуусгаад тий. Баяртай. За. Баяртай. Vanav UP7 мөлт аппарат нь 3 төрлийн толгойтой. Нийтлэл шот хийд буюу бичилгүүдлийн зүүн нөсөө толбыг арилгаж, үрчлэгийг багасгаж, гоо сайхны бүтээгдэхүүний үйлчлэл болон шингээлтийг сайжруулна. Line care хийд хүзүү нүүрний төгс хэлбэрийг бий болгох буюу V-line хэлбэрт оруулж, хүзүүний овоорсон булчин мөн хүзүүний үрчлээсийг багасгана. Бустер хийд буюу эрчимжүүлэх толгой нь гоо сайхны үйлчлэлийг сайжруулж, арьсны балансыг тэнцвэржүүлж, өнгөлөг гэрэлцэн болгож, залуужуулах гэх мэт олон төрлийн давуу талтай. Энэхүү аппарат нь их, дунд, бага гэсэн 3 түвшний 3D чичиргээгээр арьсны гүнд булчингийн ширхэг бүрт хүрч гүн массажлан, арьсыг төлжүүлэн, цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгийг сэргээж, нөсөө толбыг арилган, арьсны булчинг чангалж, балансыг тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлдэг гэдгээрээ давуу талтай. Vanav UP7 мөлт аппарат нь үнийн хувьд 1,280,000 төгрөгөөр худалдаалагдж байна.